Байгаль эхийн олон сая жилийн турш уралж буй хамгийн нууцлаг бүтээгдэхүүн бол мах. Биднийг махан дурлуулж буй гол хүчин зүйл яг юу юм бол? Үнэр нь үү? Амтан бүтцэн үү? Эсвэл амьдралдаа зооглож байсан хамгийн сайхан стекний тань дурсамж үү? Мах бол бидний өнгөрсөн үеийн онцлог шинж, өнөөгийн амьдралын салшгүй бүтээгдэхүүн. Тэгвэл ирээдүйд яаж хувьсах бол? Бид ирээдүйн хамгийн чанартай махыг одоо цагт бэлдэж байх боломжтой юу? Шинэ мах, амттай мах, эрүүл мах, байгаль орчинд ээлтэй, бас мэдээж антидотж ээлтэй. Prime-ит яг адилхан, гэхдээ өөр төвшних. Бид антидот шаардлагатай хэрэгцээг хангах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологиг ашигладаг. Дэлхийд цорын ганц онцлог болох бэлчээрийн мал аж ахуйг эрчимсэн фермийн аж ахуйтай хослуулж өндөр чанартай Монгол үхрийн махыг өдөр бүр цогцлоож байна. Чандагны талын шимээр тэжээгдсэн Монгол үхрийн махыг дэлхийд дахинд нийлүүлэх аялалдаа бид гарсан. Харин та бэлэн үү? Prime-ит махны хувьсгал. Сайн байцгаана үзэгчдээ. Хинтэн аймгийн Хэрлэн сумын Чандагны талаас Prime-ит махны хувьсгал нэвтрүүлгийн анхны дугаар эхлэж байна. Өнөөдөр таны гарт очдог Prime-ит брендийн махан бүтээгдэхүүнийг хэрхэн яаж үйлдвэрлэдгийг та бүхэнд танилцуулах болно. Prime-ит махны хувьсгал. За бид Медагро компани үхрийн аж ахуй дээр ирсэн байна. Тэгэхээр та биднэрт өөрийгөө давчхан танилцуулаад бид нэр яг ямар одоо хэсэгтэр юу байрлаж байгаа талаар билгэнүүд тайлбарлаж өгч. Окей. За намайг Сүхөчр гэдэг Медагро компани чандган салбарын ерөнхий менежер ажилтай. Тэгээ одоо манай үхэр бордох аж ахуй ингээд макет зураг байна. Энэ дээр би ингээд давчхан тайлбарлаад хоёлаа тэгээд гадагшаа гараад үйл ажиллагаатай танилцж болно те. За манай үхрийн аж ахуй бол нийт ингээд 5,000 үхэр хашиж тэжээх ийм 60 ийм хашаагаас бүрдсэн дотроо цэвэрлэх байгууламж, усны систем, за энд ингээд тэжээлийн хэсэг гэдэг ингээд цогцлбор хэсэг байгаа. За одоогоор бид нар түрүүнд хэлсэн 5,000 үхрийн байртай. Одоогоор бол яг 4,000 орчим үхэр байгаа. Ингээд дэргэлтэнд ороод явж байгаа гэсэн үг. За энд харагдж байгаа энэ хэсэг бол бид нар ирээдүйд манай үхрийн аж ахуй маань цаашид өргөжих юм бол дахиад нэмж ингээд 5,000 үхэр буюу нийт 10,000 үхэр тэжээх юм боломжтой юм хэсгүүдийг ингээд макетээр хийсэн байна. За тэнд харагдаж байгаа шар хэсэг бол манай мах боловсруулах үйлдвэр. Нийт малчтын гар дээрээс бид нар Монгол үхрийг 12 сар хүртэлх насны үхрийг аваад өөрийнхөө энэ хашаа аж ахуй дээрээ 120-с 150 хоног өөрсдийн ургуулж авсан бааш тэжээлээр тэжээгээд тэгээд үйлдвэрдээ боловсруулад ингээд хэрэглэгчийн гар дээр өгч байгаа. Ийм процесс явагдчих. Окей. Тэгэхээр бидний гарт очиж байгаа одоо вакуумд савлж бэлдсэн одоо махан бүтээгдэхүүн маань яг тэнд боловсруулалт явахаар нөгөө хүдний гинжээ холбоос маань тасрахгүй явж байгаа. Тийм гэсэн үг. Тэгэхээр биднээс бас нэг үзүүлэх гээд байгаа энэ нэвтрүүлгээр бас нэг үзүүлэх гээд байгаа зүйл нь ихээр хүнсний бүтээгдэхүүн буюу махыг хүдний гинжээ холбоосын даслахгүйгээр бид нэр яаж үйлдвэрлэл яваад савлагдаад дараад нь тээвэрлэгдээд тэгээд дэлгүүртчод дэлгүүрээс хэрэглэгчийн гарт очиж байгаа гэдэг талаас нь бид юмс харуулах гэж зорж байгаа. Тэгэхээр хоёул дараагийнхаа хэсэг рүү. За. За тэгэхээр одоо жишээлбэл бид нэр ингэж хэлж байгаа. Энэ дээр болохоор хосолмол аргаар бид нэр тухайн энэ мал аж ахуйг буюу энэ нөхөр үйлдвэрлэлийг хийж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг та нэг дэлгэрэнгүй танилцуулаад өгч. Яагаад энийг хосолмол гэж нэрлэдэг? Хосолмол гэдэг маань энэ ерөнхийдөө бидний нөгөө
мэддэг тэр Канадтай суралцж байгаа газрууд маань ингээд их олон төрлийн арга техник байна, технологи. Шууд өөрсдөө ингээд үржүүлгээр аваад дан ингээд бордож чад гаргадаг нэг хэсэг байна. Эсвэл одоо малчныхаа гар дээр бэлчээр илж гад ирдэг хэсэг байна. Монголд бид нар бол цэвэр ингээд Монголын нөхөрснөөс одоо ургаж байгаа олон ургамлаас идээд одоо зөв силэн бусад хэрэгтэй байцуудаа аваад 12 сар буюу бяруу болсон дараа нь бид нар дахиж аваад нэг 3 сар 150 хоног тижээгээд 3-аас 5 сар тижээгээд гаргаж байгаа болохоор ерөнхийдөө нөгөө хосолмол гэж ойлгож байна. 100% тижээл юм биш энэ л тий. Энэ хосолмол арга өөр улс оронд юу байдаг юм болов? Бага. Ялгаа байхгүй одоо Канадад бидний тэр зөвлөгөө авдаг газруудад ийм бас адилхан. За тэгээд энэ өхрүүд маань ирээд өв сэтжижсэн гэсэн үг шүү дээ тий. Бичээр дээр өв сэтжижсэн өхрүүд маань ирээд шууд үр тариа идэх бас боломж байхгүй гэсэн амтныхаа. Тэгэхээр бид нар энэ өөрийнх нь идчихсэн өвстэй төстэй даш буюу одоо ийм ногоон тижээлийг хольж өгч одоо тэрийг нь арай ахиу байжгаад их үед нь ахиу байлгаад дараа нь энийг нь үр тариаг нэмэгдүүлэх зарчмаар ингээд явдаг гэсэн. Тэгэхээр энэ маань Монгол бэлчээрийн малтай ер нь ойролцоо гэсэн юмнууд. Би юу гэж анзаардаг гэхээр яг ийм бэлчээрийн малын мах өөрөө илүү хатуу байдаг. Тэ? Яг тэгэхээр мэдээж нэг стресстэй орчинд байгаа. За тэгээд гарахтаа хүртэл стресстэй байлгадаг шүү дээ. Тэгвэл бид нар энд байгаа малыг гарахтаа яаж гаргадаг вэ? Ерөөсөө түрүүнд хэлсэн те бэлчээр дээр бол мэдээж нөгөө өвс тижээлээ хайж явна, хөдөлгөөнд орно гэдэг стресс өндөртөө усаа тэр болгон тогтмол бэлээ ус байхгүй. Энд ирснээрээ ус тижээл бүх юм ингээ бэлэн дээр ингээ хашаанд байгаад эндээ тасаад бид нар дараагийн процесс буюу ингээд махны үйлдвэрлэлд ороход нөхөр маань зүгээр л нөгөө тижээлээ идэх байгаа мэдрэмжтэй очих хэрэгтэй гэж. Одоо тэр төхөөрөх хэсгээр очин очтол эднэрт ямар нэгэн айц мэдрүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэж нөгөө айцгүй одоо янз бүрийн тэр стрессгүйгээр махан ингээд гарч байгаа учраас олон жил бол ингэ шүү дээ. Чамааг одоо энэ үед ичинд явуулна да гэл тэгээд чирээд аваа явчихна. Эсвэл тэгэл оюучдаг ч юм уу те. Ингээд нэг ийм сэтгэл зүйн хувьд ч юм уу эсвэл бие организмын хувьд ямар нэгэн байдлаар байгаа орчны хувьд ч гэсэн ийм стресстэй тийм төвөгтэй байдлыг үүсгэж байгаа. Тэгээд дараад нь гаргахаар дараа нь тэр мал өөрөө одоо юу гэдэг нэг яг мэрэгжлэлгээр muscle star буюу одоо энэ чангарал үүсдэхээс стрессний гормон бүхэл биеэр тогтдог ч юм уу те. Ингээд нэг ийм асуудлууд байдаг бол энд бол ямар нэгэн тийм асуудал байхгүйгээр аль болох анх ямар 50 байсан хэлбэрээр явсаар байгаад одоо юу яаж байгаа штэ сая түрүү та хэлж ийн ингээд яг ингээд аж ахуйд ороод төхөөрөх хэсэг рүү орж их үедээ ямар нэгэн байдлаар цусны үнээр аваад тийм ямар нэгэн байдлаар тэнд байгаа өхрийнхаа орилго чимээ этрийг авах юм бол махны шин чанар шууд өөрчлөлт орно гэж байна шүү дээ. Тэгэхээр аль болох тийм юмыг мэдрүүлэхгүйгээр. Тэгэхээр манай өхрүүд маань эхнийх нь ороод ингэсний дараа ингээд тодорхой хугацааны дараа ингээд ордог гэсэн. Ямар нэгэн байдлаар зүгээр тижээлээ идэх чинь гэсэн л тийм сэтгэл зүйтэй орох нь шүү дээ. Хэрвээ боддог бол янз бүрийн өөр сигнал өгөхгүй нөө. Зөвхөн хоол идэх чинь л гэдэг тийм сигналаар орно гэсэн үг. Одоо яг тийрээд нэг 45-аас 50 хонжгоо. Шинэ өхрүүд гэсэн үг. За одоо энэ өөрөө нэг 150 хоногийн дараа бол энэ талд байгаа өхөр шиг л ерөнхийдөө болно гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг жилийн нэмэгдлийн бид нар одоо 25 хоногийн жинлэгээ гэдэг ингээ хийгээ явчихна. Тэгээ нөгөө өхрүүд маань тижээл нь одоо бид нар энэ тайна хардаа ингээд ер нь энэ тижээлийн эмгөр ингээд эдэмжийг нь шалгаж одоо явдээ. Үнэхээр өхрүүд маань идэж гинэ үү те. Одоо энэ хэсэг бол ингээ нэлээд сайн идсэн байна шүү дээ те. Тэгэхээр одоо дараагийн тижээлээ тавих процесс маань ингээд явагдана гэсэн үг. За окей. Тэгвэл хоёул дараагийн бодлол шилжчихв. Энэ дотор яг юу хэлсэн байгаа вэ? За наад чи үр тариа. Тэгээд ногоон тижээл ийм даш. Ийм байгаа. Тэгээд фремикс буюу нөгөө амин дэм эрдэс байц ингээд ийм юмний л холимог байгаа да. За витамин үнэр чинь. Тий. За пяв шиг үнэр байна. За тэр пяв шиг үнэр нь бол үр тарианы тий. Энэ 10 улаан буудай. Тэгээд ийм нэг эсэглэн үнэр байна. За эсэглэн үнэр нь одоо даш буюу биднийхээ ингээд ногоон масын тижээлийг ингээд даршилж. Өөр холцтой гэсэн үг үү? Дахиад дарш гэдэг нь өөрөө? Тий, одоо даршиг тэнд очиж байгаа би яана. Би зүгээр ингээд харж ин л та. Энэ өхөрнүүдийг яаж ийм сэтгэл зүйг нь яаж бэлдээд байгаа юм бэ? Ерөнхийдөө өхөр ямар нөхцөлд стресстэй ч ингэж 50 бус байдаггүй гэхээр нэгдүгээр хоол тижээл. Ус орчин гэдэг юм байгаа шүү дээ. За манай энд ирснээрээ нөхрүүд маань ингээд хоол тижээл нь ингээд бэлэн өссөн үедээ идэн тий. За тэр усны худагтай. Тэр ус нь бас байнга бэлэн байж. За тэгээд дээр нь бид нь хүүтэн юм уу эсвэл халуун ямар усан тодорхой градустай тий 15 градус орчим байвал сайн гэж. За тэгээд хоол уух ус нь ингээд бүх юм нь бэлэн хажуугаар нь ямар нэгэн
илүү дутуу одоо амтан гэтэр ингээ явахгүй үнэхээр энэ нөхөр маань ер нь их тайван стресс багтай байна гэсэн. Тэгээд энд ингээд хөвтөөд одоо энэ хөвтөөд байж байгаа өхрүүд маань ер нь бол их тавлаг байна гэсэн үг. Хоолоо идсэн, усаа ууцсан, хажуу талд нь тийм ямар нэг орчны нөлөө багтай тий дуу чимээ багтай учраас ингээд тавлаг байна гэсэн. Ерөөсөө одоо Монгол малын хамгийн чухал хэсэг бол ер нь хоол тэжээл гэж. Хоол тэжээлээс үүдсэн стресс хамгийн чухал. Энийг нь шийдэж өгөх юм бол өхөр ингээд тавлаг буюу хөдөлгөөн багтай ингээд. Тэгэхээр би одоо ойлгож эхэлж байна да анх одоо ингээд яг талд бэлчиж байгаа л өөрөө таваараа тэгэл асар их хөдөлгөөнтэй байжгаад яг энд орж ирэхээр яаж өөрийнхөө төр сэтгэл зүг яаж өөрчлөөд байна гэдг нь бас сонирхолтой санагдаж байна. Чихэн дээр байгаа эмэг. Энэ хоёр төрлийн эмэг байгаа. Бид нар мал хүлээж авахдаа тухайн малаа эрүүл мэндийн үзлэгт оруулаад за тэгээ кодлоод за энэ код маань ямар өчтэй гэхээр хин гэдэг малчныхаас хизээ ярьсан гэсэн бүртгэлээ хийгээд бид нар тусгай системд бүртгэж байгаа. За мөн дахиад өшөө нэг эмэг нь яадаг вэ гэхээр тухайн малын одоо нөгөө энд амьдраад хэд хоног болоод хаашаа гарцгааны процессыг тэмдэглэж ингэдэг. Одоо эрүүл мэндийн үзлэг хийсэн бол тэр нь бүртгэгдэж идэг те. Одоо манай энэ чипийг ингээ уншуулхад тухайн малын мэдээлэл ингээ бүрэн гарч ирнэ гэсэн. Тэр малчнаас төдөн килограмтай ирээд одоо төдөн килограмтай байна. Ийм эрүүл мэндийн ийм эмчилгээ хийлгэсэн юм байна. Гэх мэтийн энэ бүртгэлийн системийг нь хийж өгч. Бидний одоо зөвлөгөө аваад байгаа энэ барууны технологи, Канада, Норт Америк технологи ялгаа авахгүй яг л энэ системээр явж байгаа. Малчнаас хүлээж авах үеийн процесс. Тэгээ үйлдвэр дээр гад хэрэглэгчийн гар дээр орох процесс хүртэл бүх юм мэдээлэл ингээд байж. Жишээлбэл одоо ингээд нэг юм зоонлоод байна шүү дээ. Ингээд зоонууд байгаа шүү дээ. Энэ зоонууд нь яг ямар өчтэй? Хизээ энэ хэсгүүдээр явна гэж та яаж юм план гаргад юм бэ? Энэ айгүй том. Ингээд ирснээрээ байгаа. Түрүүнд би танд хэлсэн те. Энэ хоёр хашаа бол 90-д одоо нэг 45 хоног болж байгаа. Үхрүүд гэсэн үг. Одоо эхний хэсэг дээр стартер буюу эхлэл хэсэг дээр тэгжээгдэж байгаа. За ингээд ирснээр нь ингээд нэг хашаанд одоо 60 үхэр, 60-аас 120. Том хашаа маань 120 үхэртэй, жижиг хашаа 60 үхэртэй. Энэ 60 үхэр бол нэг өдөрт буюу нэг дор буюу одоо 1-2 хоногийн зайтай ирсэн үхрүүдээ гэсэн. За тэгээд ингээд хашаагаар нь ингээд категорлоод энэ чинь бас тижээл нь бас өөр штэ. Бас өөр. Эхний нэг төд хоногтой арай өөр, төгсгөлийн финиш шатн дээр ирэхээр өөр гэдэг орцоосоо. Монгол малчин ингээд ирээд шууд ийм хүчтэй тижээл бас идэж чадахгүй. Хямран. Тийм болохоор бид тий одоо хүнээ яг хүнтэй. Тэгэхээр бид нэр ингээд дасгах процесс гэж бас байна. Ингээд тижээл нь тааруулдгаа гэсэн. Одоо жишээлбэл яг энэ аж ахуй одоо бусад аж ахуйгаас ямар ялгаатай юм бэ? Бусад аж ахуйгаасаа гэхээр яг Монголд одоогоор яг бид нэг ийм аж ахуйтай ингэж хэлэхэд бас төвөгтэй. Энэ маань өөрөө Монголд бол хайцангуй шин. Бид нар бол үйл ажиллагаа явуулаад 3 жил орчим. Анхдагч нь гэж хэлж болно. Бас ойролцоо хүмүүс байгаа. Гэхдээ тэд нар маань арай өөр тижэж байгаа харна. Бид нар бол Монгод 12 сар хүртэл ингээд бэлчээр дээр Монголын тал нутагтаа бэлчээрсэн үхрийг авчираад энэ фидлот буюу ингээд үр тариагаар тижээгээд энэ гаргаж байгаа. Өшөө адилхан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжихэрийг харьцуулах боломж байгаа. Нөгөө бидний харьцуулах гэдэг газар маань одоо бидний нөгөө зөвлөгөө авдаг Канада. Канадад мөн ялгаа байхгүй. Бага насны өсвөр үхрийг за өөртөө үржүүлдэг нь ч байна, худалдаж авдаг нь ч байна. Яг л ялгаа байхгүй. Яг энэ манай энэ процесстэй адилханаар явагдаж байсан. За бүр ихээс төрхөөсөө ингээд үйлдвэрд ортлооч зөвхөн ингээд хижээлэр явдаг байна. Эсвэл тодорхой ингээд бэлчээрлж гаад худалдаж аваад манайх шиг үржүүлдэг юм байна. За сайн уу? Сайн уу? За би өнөөдөр танай байгууллага дээр ирээд ерөнхийдөө мал аж ахуйтай танилцаад явж байгаа. Тэгээд яг сая бол ерөнхий нэг юм мэдээлэл авлаа л да. За мал яг яаж ирдгүү, за яаж хүлээж аваад ямар процедур явдаг вэ? Тэгэхээр нэг тодорхой хоёр зүйл дээр анхаардаг гэж юм л да. Тэгэхээр нэг нь болохоор уус байна, нэг нь тижээл байна. Тэгэхээр тижээлийн талаар нэг та надад нэг дэлгэнгүй тайлбарлаад өгөөч. Ер нь энэ ирж байгаа энэ үхэр те яг юу идэж ямар одоо процедур яаж явдаг вэ гэдэг талаар. За. Манайх бол одоо малчны гар дээрээс 12 сар болчихсон үхрийг одоо бэлчээрээр явж байгаа үхрүүдийг худалдаж аваад тэгээд энэ нарийн тижээл буюу хүчит тижээл рүү шилжүүлж тижээдэг арга шилдэг. Тийм учраас 6 үе шаттайгаар аажмаар шилжүүлэх зарчмаар одоо өвсөн тижээлээс хүчит тижээл рүү шилжүүлж
өгдөгөө гэсэн. Энэ болохоор хүчит хичээл гэж нэрлэдэг байгаа зүйл нь улаан буудай, арвай ур төрөний төрлийн төсийг хэлж байгаа. Яг одоо анхны өгөх төр өгөгдөл нь юу гэдэм бэ? Дөнгөж одоо яг юм бэлчээрээс ирж байгаа мал дээр. Бэлчээрээс ирж байгаа мал дээр бол хамгийн анхны шатанд бол бид нэр юугаараа дарш гэдэг зүйлийг хийсэн байгаа. Тэр нь болохоор өвсийг яг нойтон дээр нь хэрчээд акамжосын зүйлд ингээд дарчдаг байхгүй юу? Нягтршуулаад дараад тэр дотор юу өгдөг гэхээр сүн хүчлээс явагдаад тийм эслэг үнэр үнэлтэйдсэн. Тийм. 45 хоногийн туршид дарагдсны дараа бүрэн боловсрсон гэж үзээд тэрийгэ задлаад өхөртөө өгдөг. Энэ жилийн 4 улирал тасралтгүй нөгөө шимс шүүстэй сайн одоо юу гэдгийг зуны өвс идж байгаа юм шиг тийм зүйлийг иднэ гэсэн нэгээс. Тэр өвс маань яг энэ талбай дээр ургадаг зөв үү? Тийм, манайх өөрсдөө тариад тариалж байгаа. Тийм, тариалж. За тэгээд яг энэ үр тариач гэсэн өөрөө бас энэ хавьд ургаж байгаа. Тийм, манайх өөрсдөө яг энэ хавьд. Яг энэ хавьд ургаж байгаа. Окей. За окей. Буудаа 10. Одоо тэгэнгүүт эхний ээлжинд бол ямар нэгэн байдлаар за тийм дарштаа нийлүүлээд ийм тодорхой хэмжээний ийм үр тариа хольж өгд юм байна. За дараагийнх нь яа тийм хэд хоног одоо энэ чинь нэг ийм спешиал юм байгаа гэж магадгүй байгууллагын нууц сууж магадгүй би тэгтээ та хэлж болох ч юм болохгүй би мэдэхгүй л та. Гэхдээ зүгээр ер нь за эхний ээлжинд ийм өвстэй хольж өгд юм байна. За тодорхой хугацааны дараа мэдээж холоод хүлээж авах чадвар одоо тэр амьтаа өөрийгөө ингээд нэг боловсруулалтын дээр ингээ анхаарч юм байна. Биологийн процедурын үед тийм. Тэгэхээр дараагийн процедур нь юу өгд юм бэ? Юун дээр анхаарч иж одоо жишээлбэл хэд хоног өгж иж хэдэн килограмм болцсон байна гэдэг ч юм уу тийм. За тэгэнгүүт дараагийн одоо шилжилт хөдөлгөөн буюу одоо энэ зоонууд нь шүү дээ тийм. Тэгэхээр энэ зоонууд орохоор ямар одоо өөрчлөлтүүдийг өгд юм бэ? Ер нь бол эхлээд бол өвсөнд хижээл гололсон буюу 70-80% өвсөнд хижээл 20% нь бол үр тариа чиглэлийн хижээл өгдөг. Тэгээд нэг 5 хоногийн зайтаагаар аажмаар үр тариа нэмэгдээд одоо юу гэдгийг 5% ч юм уу аажмаар нэмэгдээд өвсөнд хижээл нь 5% буурж явсаар байгаад үр тариа нь 70-80% болдог. Эсвэргээрээ одоо нөгөө өвсөнд хижээл маань 20-30% дээр очиж байгаа. Энийг бол аажим дасгах зорилгоор багаагаар нэмсээр байгаад тэр хугацаанд дээр авчиж байгаа гэсэн. Энэ бол нэг өглөө цайны овёс шиг юм биш үү? Ёо сүүгээд ичмээр юм чанаад. Энэ болохоор нөгөө бас бүтнээрээ будаа болоод шингэдэггүй учраас энэ будааг хүн идэж болохгүй шүү дээ. Хүн бол одоо энэ манай энэ улаан будаа чинь юу штэ гурил хийж байгаа зүйлийг маань ингээд бүтнээрээ будаагаараа байж байгаа зүйл байхгүй юу? Хэрвээ нэг үрүүлээд шигших юм бол гурил болчихно. Тэгээд хүн идэж бас болно. Тэр нь бол одоо жишээлбэл ирж байгаа өхөр тийм ичсэн таарахгүй тохиолдол байдгүй. Тийм тохиолдол бол ер нь байхгүй л те. Яг нөгөө өвсөнд хижээлээс нь ахуулаад аажмаар үр тариалыг шилжүүлж байгаа учраас тийм тохиолдол харьцангуй тийм асуудал гардаггүй. Ямар нэгэн дотор өвчнөтэй биш бол тийм тохиолдол ерөөс байх. Хүн ч гэсэн тэгдэж штэ. Одоо жишээлбэл Монгол ингэж байж байгаа л тэгэнгуутаа нэг гадны нэг орн руу очингуутай ус солиход л бас нэг юм өөрчлөлт ордог штэ. Биеэр энэс өөрчлөлт ороод за магадгүй ялгцсны өвч гэсэн өөрчлөлт ордог ч юм уу тийм байдаг. Тэгэхээр яг амтан дээр яг адилхан хэлбэрээр явдаг байна тий. Тийм адилхан. Аажмаар л дасгах зарчмаар явдаг. За гэж байна. За тэгээ дараагийнх нь одоо дараагийн одоо нэг орц норм буюу дарш руугаа очиод үзье. За тэгээд. За энэ манай дараагийн тэжээлийн орц буюу дарш байгаа. Энэ болохоор овёсыг одоо иштэн бүр ногоон орн хурааж аваад хэрчээд тэгээд шууд газар дээр нягтршуулаад трактороор дээгүүр нь яваад нягтршуулж дараад тэгээд эсэлдэх процесс бол 45 хоног явагдсны дараа энэ дарш гэдэг зүйл бий болж байгаа. Тий. Энэ бол энэ үнэртгээр юм нэг даршилсан өргөс тэмх шиг л үнэрч байна. Яг л даршилсан өргөс тэмх. Гэхдээ маш тийм фреш, интенсив тэгээд ийм яг ийм амтын зүгээр ингэж үнэрлэхээр лемон шиг юм шиг те. Тэгээд тэгсэн мөртлөө яг үнэрлэхээр ингээд хамрлуу цорхохоор яг ийм даршилсан өргөс тэмхний яг тийм үнэр үнэрч байна. Тэгэхээр одоо жишээлбэл энийг мал идэхээр ямар шимт хичээлийг авч байгаа. За магадгүй минерал, витамин өөр юу гэдэг энэ дотор яг юу агуулгаж байгаа? Энэ дотор уураг байгаа. Уураг. Харин тий уураг байгаа. Мэдээж нөгөө чихтэй авцсан учраас шүүс тэжээл гэж нэрлэдэг байхгүй юу? Тийм учраас
чигтэй чиглэг учраас нөгөө шин ногоо идж байгаа юм шиг яг тэр шин ногооноос авдаг бүх шин тэжээлийг эндээс авах боломжтой. Тий. Тэгэхээр жилийн дөрвөн улиралд бүр яг энэгээр идэх. Яг энэгээр иддэг учраас жилийн дөрвөн улиралд одоо байгалийн ногоо ус идж байгаа юм шиг шин тэжээлийг авч чаднаа л гэсэн үг. Энийг идээд дахиад нэмж өөр одоо энэ малынхаа тэжээл дээр өөр юм өгдөггүй. Эсвэл яг энээсээ бүх юм авчиж байгаа юм уу? Эндээс нэмэлтээр гэх юм бол эрдэс тэжээл одоо нэг осондоо малчтын хэрэгэлдэг бол давс хужир гэдэг зүйлсийг бол нэмэлтээр бас. Тэгээд дээрэс нь витаминаар баяжуулчихсан. Тийм премиксийг нэмж ашигладаг. Энд ихтэй гоё малгай байна. Cowboy. Харин манай ажлын. Окей. Дараагийн хэсэг рүү шилжээ. За сайн байна уу та? Оо сайн байна. Сайхан намарч байна уу? За сайхан намарч. За ургац ариун уу? Ургац ариун байна да. Яа окей. За өөрт манай талбай дээр үрж ирээд уулзж байгаа чих баяртай. Баярлалаа. Би ерөнхийдөө танаас юу л авах гээд байгаа вэ гэхээр мэдээж нэг малаачхуй дээр бид нэр малаа ямар ургацаар бид нэр ер нь хооллоод байгаа юм бэ те? Юу байгаа юм бэ? Ер нь бид нэр энд хідэн одоо га талбай дээр юу тариалаад байгаа. За үүний одоо хэдэн үеийн бид нэр малтаа өгөөд хэдэн үеийн бид нэр өөр ямар зүйлсд ашиглаад байгаа юм бэ? Зөв талаас нь. Тэгэлгүй яах вэ? За би өөрөө энэ компанийнхаа газар тариалгын технологи хариуцсан юм захирал байгаа. Алтан бодрол гэдэг намайг. За яг одоо бид нар одоо Улаанбуудаарынхаа уран сургаалтанд орох гээд бэлтгэл ажлаа хангаад ингээд зогсож байгаа. За Улаанбуудаа маань мэдээж манай нэг гол таримл. Тэгэхээр манайх нийтдээ 10,000 га талбайтай. Энэ 10,000 га талбай юм нэ маань 3,000 орчим га Улаанбуудаа байдаг. За хоёр дахь бас нэг тарил манай 10 байдаг. 10 маань нэг энэ жилдээ бол 4,000 орчим га тарилсан гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр таримл маань манай нийт тариалгын талбай 70% эзэлж байгаа. Энэ хоёр маань манай үхрийн гол тэжээл. Одоо бид нар өрн тэжээлээр үхрээ тэжээж байж нөгөө сайхан праймитийн алгалсан мах гаргадаг байхгүй. Тэгээд бас эрдэнэ шишийн талбайгаа орж үзэж болно, очиж үзээрэй. Тэн дээр бид нар бас эрдэнэ шишээс бас ногоон тэжээл буюу дарж бэлтгээд сая энэ Улаанбуудаа арвах үртэй хольж үхрээ тэжээдэг тийм байгаа. Яг шамаг ирж хад би нөгөө ургацынхаа одоо хэрэг болцсон хэрвэн гэж шалгаа явж илаа л да. Одоо яаж шалгах вэ? Одоо жишээлбэл бид нар үрийн маань хатуулгаа эхэлж харна. Одоо үр маань ерөнхийдөө одоо ингэ харж хад аарцсан болцсондоо орцсон одоо баг дуусч гэсэн үг. Аарцсан болцоос одоо өнгөрөөд бүрэн болц руугаа шилжсэн тийм сайхан үр байж сайхан ингэ гар дээр дөрөв аваад ингэ өөрөөлөө нутагтаа үздэг. За дараагийн нэг шалгадаг арга бол би чамд ишээ ороо үзүүлэл. Дараагийн нэг шалгах арга маань юу байдаг вэ гэхээр бид нар одоо цавуулгыг хэмжиж үздэг. Тэгэхдээ одоохондоо надад цавуулга хэмжих багш маань одоо алга яаж хэмждэг вэ гэхээр их энгийн. Би чамд одоо ингэ бас энэ бүс нууцгийн онцлог гэж байх уу? Манай бүсийн онцлог гэж байна. Манай одоо ялангуяа манай энэ талбай ургац их хариунтай. Одоо биний ингэ харж байгаагаар одоо сая бид яг одоо сая Бөктрийнхаа талбайг ангилчлаа. Яг энэ залгаа бидний одоо гол таримл Улаанбуудаа талбай дээр одоо зогсож байгаа. Улаанбуудаанаас одоо бид нар ойролцоогоор нэг 3 тонны хэлбэг авчихаар одоо 30 центр гэж ярьдаг л да. Бөктроноос бараг 40 центр үе 4 тонн авахар тийм хэмжээтэй ургацтай талбай дээр зогсож байгаа. Тэгэхээр Улаанбуудаа гол чанар маань цавуулга байдаг байхгүй. Тэгээ гурлийн цавуулга гэдэг чинь гурлийн чанарыг тодорхойлогч. Тэгэхээр бид нар хэрвээ өндөр цавуулгатай одоо үртэрэ хураагаад авчих юм бол бид нар тэрүүгээрээ одоо гурлийн нэгдүгээр дээд зэрэглэлийн нэгдүгээр зэрэглэлийн гурлыг боломжтой. Тэгээ цавуулга бид нар ерөөсөө энийг ингээд зажлаа үзээд мэдчихдэг гэсэн үг. Одоо баримжаа бид нар суудсан байгаа шүү тийм. Тэгэхээр сайхан зажлаа явахлаар одоо богшиг зууралдаад тэгээд гаргаж ирээд сумгаа татаа үзсэн ч болно. Тэгэхээр одоо гурдын одоо үртрэний маань Улаанбуудын маань цавуулга ямар байна гэдгийг бид нар өөрсдөө ингээд баримжаагаар мэдж манай гол зорилго маань үхрийнхаа тэжээлийг бэлтгэх зорилготой. Тэгэхээр одоо манай Улаанбуудаас гадна 10-аахан талбайгаа бид нар одоо бас хураалт маань их явагдаж байгаа. За өнөөдөр ийм сайхан нартай өдөр байна. Тэгээд Улаанбуудынхаа одоо хураалт руу одоо орё гэсэн бид нар бодолтой байж байгаа. Тэгэхээр би бас ямар нэг сонин технологи ярьж байгаа л да. Манай дээр ингэ нэвтрүүлж байгаа нэг чухал технологи бол тэг элдэн шүүлэг буюу хөрс боловсруулалт, хөрсийн боловсруулалтыг хамгийн бага хэмжээнд хийдэг тийм технологиг бид нар нэвтрүүлээд 3 дахь жилдээ орж байгаа. Тэг технологи гэдэг маань ерөөсөө хөрс хамгаалах систем. Одоо ерөнхийдөө манай Монгол ерөнхийдөө хүчтэй нэвтэрж эхлээд байгаа. Хөрс маань үржил шимэн нэмэгддэг. Эсэргээрээ үржил шимэн сайхан нэмэгдэн, хөрсний ялцмаг нь сайжирдаг. Яагаад хөрсний ялцмаг сайжирч үржил шин нэмэгдэх вэ гэхээр бид нар одоо энэ Улаанбууданы хараас 1 жил өнжөөхгүй үргэлжлүүлээ хойдон жил жишээлбэл рапсны ургамал тариалж болно. Тэгсэн тохиолдолд Улаанбуудаасаа бид нар одоо зөвхөн үрийг авч байгаа юм чинь энэ их өндөр ургац одоо ингээд бараг метр гар ургацсан ийм өндөр талбайн ишин бид нар талбайгаа хэрцээд талбайдаа хэрчээд талбай дэжиг цацж байгаа. Тэгээд иш маань
талбайгаан салхины элэгдээс хамгаалаад дээгүр нь бүрхүүл болоод тогтчихлоо байхгүй. Тэгэд хэд хэдэн жил 3 4 жилийн дараа энэ олон удаагийн бүрхүүл ишээрэг бүрхүүл хийж болсоор хөрсний гадар дээр нэмхэн органик масс одоо бүрхүүл үүсчихэж байгаа. Энэ маань хөрсний өнгө хэсэгтэй баг зэрэг холилдод хөрсний өнгө хэсгийг энэ бактериуд маань ялцруулаад тэгээ хөрсний маань үржил шим нэмэгдэнэ. Тэгээд дээр нь хөрс маань зузаарна. Би танаас нэг асуулт. Хүмүүс айгүй их ер нь бол ингээд гадуур ер нь яриан дээр ингээд яриад идэг. Рапс муу гэж яриад. Тэр энэ рапсны талаар ер нь яг юм ойлголтыг юм бас бид нэр зөрүүтэй ойлголтыг яаж зөв болгох вэ? Үнэхээр муу юм уу эсвэл зөв юм уу те? Жишээлбэл швейцаруудад жишээл рапс тосыг өргөн хэрэглээгээр гэртээ хэрэглэдэг те. А гэтэл Монгол одоо яг ингээд тариалалт яваад за магадгүй одоо бид нэр ингээд тариалаад энийгээ дараад нь гэрийн нөхцөлч гэсэн хэрэглэх тэр нөхцөлийг нь та бүхэн бүрдүүлж өгч байгаа юм байна те. Тэр энэ үнэхээр муу юм уу эсвэл сайн юм? Ер нь өрөөсгөл ойлголт муу байх, сайн байх гэдэг дээр уран болгон өөрийн хэрэгцээтэй шим тушаалын бодисыг хөрсөөс авч идэг. Жишээлбэл рапсын хувьд ярихад илүү их азотыг өөртөө шингээж авч байдаг бол улаанбуудай бол фосфор калийг харьцуулах юм бол харьцангуйд шүү дээ. Илүү шингээдэг рапстайгаа харьцуулах юм бол. Тэгэхээр рапсыг дангаар нь байнга тарихад хөрс маань одоо азотын агуулгын чинь жоохон буурна гэсэн. Улаанбуудыг дангаар нь байнга тарихлаар азотч буурна, дээр нь фосфор калч буурдаг. Тэгэхээр ээлжлэн тариалж өгснөөр одоо их бага хэрэглээсээ шалтгаалаад ээлжлэн тариалтай зөв хэрэгжүүлэх юм бол бүх ургамал сайн. Энэ яг бохшиг болт юм байна. Тий одоо би чамд ингээ харуулах гал ингээд сунаад ингээ бох болсон гэсэн. Ингээ бохшиг болт юм байна. Ямар сайн бол чиний бол бүр илүү болсон байна тийм ээ. Би түрүү төрүүл ажилласан. Тийм ээ. Чи сайн ажилласан юм байна. Тэгэхээр тийм ээ чиний бүр бохшиг. Тэгэхээр яг манай одоо энэ талбай Улаанбаатар маань цавуулаг маш өндөр байна гэсэн. Тэгэхээр ерөөсөө механик аргаар ингээд чек хийчих болно шүү. Тийм болно гэсэн. Яг бид нар баримжаа тогсоо одоо чинийхийг харахад наа чин баг 30 гарцсан байна. Сардуулгийн хэмжээ. А минийх бол нэг 27 8 50 шиг ажиглагдлаа та. Тэгэхээр юу хэлж яана вэ гэхээр одоо манай энэ талбайн ургац маань юу малын тэжээл бас хүний тэжээл очих чанартай ургац байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгдүгээр зэргийн эсвэл дээд зэргийн гурил хийх чанартай одоо Улаанбаатар манай энэ талбайд ургацсан байна л гэж бид нар харж байна гэсэн. За ойлголоо. Баярлалаа. Хоёлоо дараагийн хэсэг рүү шилжиж байна. За тэгээ. За баярлалаа. За сайн байна уу? сайн. Ой, сайн байна уу? Сайн байна. За. Та хоёр маань юу хийж байгаа вэ? Бид хоёр энэ малчтаас үхэр худалдаа авалт хийж. Яг үхэр худалдаа авч байгаа. Та би яхаар үхэр өгч байгаа юм. Та өөрөө энэ хэрлэн баг энэ эдгийн хэрлэн сумын 7 дугаар багийн 7 дугаар багийн ногоо удах гэдэг газар ирсэн. Яг юм байдгийн энэ суурь байдаг. Энэ үхэр өгөх гээд л байж. Одоо жишээлбэл энд та энэ үхрийг одоо хэдийн хугацаанд тижээс үхэр вэ? Энэ л тэжиж мэдээсээ юу одоо яг л бэлчээрийн байглаараа ингээд бэлчээрээрээ байгаад. Бэлчээрээрээ явж байгаа юм. 2 настай тоглолт нэрөө гэдэг 2 настай 24 сартай. 24 сартай. Яг өөрөөрөө бэлчээрээ. Яг ногоогоороо тэгээд байж. Яг үхэр бол өөрөө 227 кг тоо. 227. Төө. Одоо энэ бол тэнцэн л гэсэн үг. Тэнцэн гэсэн үг. Шалгуур супер тэнцэн байна. Окей. За одоо тэгэхээр энд хүлээж авахдаа ямар процедур явдаг вэ? Та нэг дэлгэрэнгүй тайлбар. Хэдүүл нэг явцын нууд нэг. За би малын ирж наваа. За. Тэгээ энд хүлээж авахдаа ерөнхийдөө аль бүс нутгаас ирсэн те. Тэгээд тухайн бүс нутгаас малын эмчээрээ нөгөө гарал үүслийг ирүүлсэн бүх вакцины тулгамдаа хамрагдсан гэдэг гэрчлэгээ хийгддэг. Тэр гэрчлэгийг нэгдүгээр шалгаж үзээд тэгээд үхрээ ерөнхий байдлыг хараад гадна шинж байдлыг хараад оруулж ирж хүлээж авдаг. Тэгээ хүлээж авахдаа тодорхой шаардлагууд нь гэхээр амьдын жин. Тэгээд амьдын жин доод хэмжээ заас 180 хэлж байгаа. Тэрнээс дээш тэнцэх юм бол тэгээд аавна. 180 хэлээс доош орох юм бол амьдын жингийн шаардлага тэнцэнгүй гэж буцааг. Яагаад 180-аас доош орвол авдаг юм бол? Яг хөө 180 хэлээс доош гэдэг чинь ерөнхийдөө туранхаа жижиг өтөр хөхрүүд болчихно гэсэн үг. Муу хөхрүүд гэсэн үг. 180 хэлээс дээш 200 хэлээс ерөнхийдөө дээш болоод ирэхээр малын нөгөө нэг биеийн байдал том тойр тэгээд тарган твэрэг сайтай сайн чанарын болоод явж байгаа. Хэд жижигхэн болохоор нөгөө бордолтын хугацаанд таргалалт муутай тий. Нөгөө 150 хоногийн дотор бидний хүсэж байгаа жингийн хэмжээнд хүрэхгүй юу гэдэг бас нэг асуудал гарч ирсэн гэсэн үг тий. Одоо жишээлбэл үхрийг ингээ гаднаас нараад за энэ нэг
Иймэрхүү хөр байна. За тэгээд ер нь эрүүл байна, эрүүл бус байна гэсэн тийм шинж тэмдэг харж чад болдго юм уу? Ерөнхийдөө бол Мэдхүү. Одоо энэ гаднаас нь хараад сэргэлэн цаваа биеийн байдал те алхаа гიშгэн одоо ямар байна тэр бүгдийг гадны шинж тэмдгүүнд нь хараад энэ хөрвөл. Хүн дээр бол ингээл нүдийг хардаг штэ. Нүд хараал. Тэгвэл өхрөн дээр бол ерөнхийдөө малын эмчнэр бол маш сайн. Ерөнхийдөө яг гадна шинж тэмдгүүдээ хараад энэ ер нь асуудалгүй хөр байна. Тэгэл энэ ч нэ ороод ирэнгүүт нь одоо ерөнхий үзлэгнүүдэд давхар хийгдээд Одоо энэ дээр шууд цусны шинжилгээ авах гэсэн үг бас. тий цусны шинжилгээг нь авна. Тэгээд дээрэс нь ерөнхий үзлэгнүүд нь хийгээд тэгэнгუутаа анхны мэдээлэлээ яг нөгөө мэдээлэл шивж оруулаад тий одоо энэ тапн дээр шилж тапн дээр систем дээр бүртгэгчнэ гэсэн үг. Өөрийн нөгөө систем байгаа тэрэн дээр бүртгээд тавлаа. Энэ бол бас супер систем биш үү те? Энэ бол супер систем. Тэгэхээр таны хувьд ер нь хэр ашигтай вэ? Яг ингэж одоо малаа ингэж өгөх нь. Яг хоо ер нь бидний малчид бид нар ч нь ер нь юу яадаг штэ. Нөгөө хар харин зах хүчиж хормохор одоо юу гэдэг захар аваачаад яг хоо зардалч хэрэгдлээ багтай. Цаг хугацаа юм нэ. Цаг хугацаа юм. Ажил нь одоо чинь дундаа юм явагдчих. Тийм юм гайгууд одоо шууд дээсэн шууд амдаар нөхчиж байгаа болохоор бас тий. Тэгээ бүс нутгийн ойрхон тээвэрлэхэд амар. Тэгээд л юм. Хамгийн чухал зүйл бол ерөөсөө цаг хугацаа хэмнэлт юм байна. Цаг хугацаа хэмнэлт. Тий тэгээд одоо ажилчид очдог тэгээ зах дээр очиод эн чинь нөгөө махан хэмжээнд тэнцэхгүй муу гэдэг энэ чейнжнэр чинь цаахан яа штт. Тийм байх. Хамгийн гол нь тэгээ бюрогийн чи одоо зах зээлд нийлүүлэхээр гулуудсны гарц муу гарна. Тэрний том болохын хүлээт дахиад 2-3 жил болно. Цаг хугацаа алдна, хөрөнгө мөнгө зарцуулна. Тэрийг ингээд тодорхой хэмжээнд хурлан шийдчихэж байгаа гэсэн. Танд эдийн засгийн хувьд хэр ашигтай вэ ер нь? Үгүй яг одоо шууд энэ ойрхон болохоор амралттай ерөөсөө шууд авчираад өгч. Бэлчээ дээрээс нь ачаал аваад ирж байгаа юм. Одоо нөгөө хүмүүс ингэж байглаараа шороо өнөрцөн гэдэг шиг тийм. Яг тэрүүгээрээ байгаа үхэр гэсэн үг шүү дээ тийм. Яг тэрүүгээрээ байгаа. Тэгээд энийг бид нэр одоо хүлээж аваад хамгийн чухал шалгуур бол ерөөсөө жин дээр төвлөрч байгаа юм байна шүү дээ. За тэгвэл хэдүүлээ үргэлжлүүлэх үү? Ер нь яг одоо ямар процедур яаж явах вэ үргэлжлээд? За жин харцлаа. Одоо тэгээ яах вэ? Одоо энэ дээр бүртгэлээ өгөх. Бүртгэлээ. За та тэгвэл бүртгэлээ. За хинтийн аль сумаас ирсэн бэлээ? Хэрлэн 7 дугаараг. Бидний эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гарт очдог эцсийн бүтээгдэхүүн болохоор ингээд нэг QR код байгаа. Тэгэхээр кодон дээр жишээлбэл ингээд бүх нөгөө малын мэдээлэл болон цээж зураг байж идэг те. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүн одоо эцсийн дүндээ эндээсээ эхлэхэд яг эндээсээ эхлээд эцсийн бүтээгдэхүүн болоход QR кодтой бид нарт ямар одоо мал байсан тэгээд ямар малчнаас судалдаж авсан ямар эрүүл мэндийн шаардлага хангасан гэдэг бүх аагаас яа хүртэлх одоо процедур бүгд хадгалаатай байд юм байна. Энэ бол маш сонирхолтой бас боловсрцсан нэг хэлбэр юм болов уу гэж зүгээр харж байна энэ хөдөө аж ахуйн салбартаа. За одоо тэгэхээр дараагийн үйлдэл болохоор үхрээ ерөнхий үзлэг, биеийн ерөнхий үзлэг гэсэн үг. Одоо энэ үхрийн зүрхний цохил, дамсгалын тоо те хамарнаас толгой хэсгээс нь эхлээд хоошо сүүл хүртэл бүх биеийн байрлалыг барилж үзэх харах тэмтрэх маягаар үзнэ. За тэгэхээр одоо эндээс жишээлбэл ямар нэгэн одоо асуудал байвал яаж мэднэ? Эндээс одоо жишээ нь халуунтай энэ үхэр халуунтай байх юм бол энэ хамар ингэж хөлөрөхгүй. Халуунтай бол хамар хөлөрдөг. Хуурассан байна гэсэн үг. Энэ болохоор ингээ хамар нь хөлөрсөн бол урцаас энэ хамар хэвэн байна. За гэсэн үг. Тэгэд эндээс салс бүрхүүлийн өнгө. Энэ өнгө. Энэний өнгөний өөрчлөлтүүдийг үз. Хэвэн үхэр болохоор ийм цайвар ягаа өнгөтэй. Одоо жишээ нь шингээ алдчих малдах юм бол цайх. Өвчл дөрөгчийн дутагталд орох юм бол хөхрөх. Тиймэрхүү өнгөнүүд үүсэх гэсэн үг. Үнээр бол бойл гэсэн үг. Тий, бойл гэсэн үг. Энийг үзээ. Тэгээ насын үзэж. Там бэрүү авдаг. Том үхэр авахгүй гэсэн үг. Шүдлээ заалан өдөрс үхэр авахгүй. Тийм учраас шүдийг хараад там бэрүү. Тэгээд ингээд салс бүрхүүлүүдийн өнгө, нүдний өнгө. Тэгээд энэ гадна шимэгч паразит байна уу юу? Ширх те. Гадна арсан чимэгчлэлтийн паразитуудыг ингэж үзээд тэгээ хоошо. Толгоон дээр бол нэлээд их юм үздэг биш үү те. Тэгээ хоошо яваад дуруун дээгүүр тэмтрээд гуур байгаа. Юу байгаа? Гуур арсан чимэгчлэлтийн паразит. Энийг арсыг цоолж ороод махруу бэрдэг тийм паразит баг. Тэрийг байгаагүйг ингээ нуруунд дээгүүр тэмтрээд үтчихнэ гэсэн.
Зүрхийг сонсъё доо. Тэгээ Яаж одоо сонсох? зүрхийн шагнчтай. Та нэг үзтээ би дараад нэг сонсч. Зүрхэн дээрээс юу мэдэгдэх вэ? Сонсоод. Зүрхэн дээрээс нөгөө нэг өвчтөй байна уу? Зүрхний асуудал ямар байна уу? Уушигний эмгэгтэй байна уу те? Би нэг сонсож болох уу? Болно болно. Хаана байршуулах вэ? За, болж байна. Сонсож байна. Өнгөнж байна. Ингэж хагнад юм биш үү? Окей. Би бүр анх удаа л үзэж байна. Ингээ зүрхний цохилтыг шагнажна гэсэн. Одоо нөгөө тайван бус үеийн цохилт ямар байх вэ? Эрүүл малын өвчтөй малын ямар байх вэ гэдэг доторх нөгөө нэг цохилт дууралтаасаа өөр байна гэсэн. Энэ уушигны чимээ одоо ханааттай бол ямар байх вэ? Эрүүл малын ямар байх вэ? Тэ тэр чимээ лээс. Тэгээд гүзээний агшилтыг энэ гүзэн дээр гүзээ барилж байгаа энэ хонхорт. За. Энэ дээр гүзээний агшилтыг гүзээ агшилтгүй байх юм бол энэ өхөр болохгүй гэсэн. Тэгэхээр энэ гүзээ агшилтаа Агшилт гэдэг нь юу гэсэн үг вэ? энэ гүзээ ч нөгөө байнга ингэж агшиж тэлж ингэж. За. Тэгээ хэрвээ гүзээ агшилтгүй болох юм бол энэ хоолт жилийн ямар нэгэн эмгэгтэй байна гэсэн. Тийм учраас энэ агшилтыг энэ дээр түлхэлт өгөөд тэгээ урдаас хариу энэ өхөр маань түлхэж байгаа. Тэр үгээр нь шалгаж байна гэсэн. Тэгээд хоош нь ингээд мэдрэлийн ингээд шалгаж байна. Юмар ингээд одоо жишээ нь ингээд шатаад зураад мэдэрж гин үү те. Тэгээ энэ цавны гуур бас байж байх магадлал. Цавны? Цавнд бас энэ гуур байдаг. Ингээ арьстай хатар. Тэгээ эднэрийн шалгаад ингээ ерөнхий үзлэг ингээ. За үзлэг тэнцсэн. Үзлэг тэнцсэн. За одоо тэгээд эмэгжүүлж бүртгэлжүүлээд за эмгээ зүй. Зүүн баруун алинд нь зүйд юм. Хамаагүй юу? Баруун чихэнд нь чипээ суулгаад зүүн чихэнд нь эмгээ чип тийм үү? Чип л. За. Тооллоо шүү. За. Эмэгтэй болсон. За дээрээс нь давхар өрчлөөгийн цусны шинжилгээ авчихна. За. Чип нь ямар юм бэ те харъя да. Энэ эндээс ямар мэдээлэл авах вэ чипнээс ер нь? Чипнээс нөгөө нэг хашаанд байхад юу яана гэсэн үг. Чип уншигчаар холын зайнаас уншуулад энэ эмгэнийхээ кодыг харна гэсэн үг. Заавал эмгийн нөгөө энэ одоо явж байгаа хурцын эмэг нэрэгцэн алгуулсан байх юм бол уншигдахгүй гэсэн үг. Тийм учраас чип уншигчаар алсаас уншуулад мэдээлэл авчихна гэсэн үг. За ингэж их цоолсон. Эмэгтэй болсон. За энэ цус авцсан. Одоо тарилга паразитын эсрэг шимэгч орхоо устгадаг тарилга гэсэн үг. Үзүүний арьсанд. За. Тэгээд туулгалт. Туулгалтаа? Тий. Туулгалт гэдэг нь одоо яг яана гэсэн үг? Туулгалт гэдэг нь дотор шимэгчтэйг устгах юм гэсэн. Дотор шимэгч нь яаж бүрдээд дотор паразитууд нөгөө нэг одоо тэжээл боловсруулах хэрэгтэн дотор үржээд нөгөө дотроос нь шимэгчлээд энэ малынхаа шимт шүүстэй бүгдийг шимж амьдэрдэг гэсэн үг. Тэгээд ирэхээр энэ мал нөгөө тарга твэргээ авахгүй туранхаа муудах те. Эднэр нь тэр паразитууд нь болохоор зуны улиралд хөрснөөс тэгээ нөгөө нэг хоёр дахь халдварлагч гэж байдаг. Тэрнээсээ дамжиж авдаг гэсэн. Тэгээ өвөлдөө малынхаа биед өвлжөөд эргээд хавар болохоор хөрсөндөө ахиж гараад тэрчэнээ үржээд эргээд малынхаа биед өвс усаар дамжиж авдаг гэсэн. Одоо тэгэхээр ингээд саяны энэ туулгыг уунгуудаа гүйлгээд бүх одоо ямар нэгэн байдлаар байх юм бол бүгд гарчна гэсэн үг үү? Тий. Туулга нь нөгөө нэг паразитынхаа бие махбодод өөрөө очиод үйлчлээд тэрийг устгахчиж байгаа. Тэгээд ялгцаар гарна тий. Ялгцаар тэнд дахиад үржих тийм нөхцөл байв. Нөхцөл байхгүй үхээд гарчна гэсэн. Үхээд гарна гэсэн. Үхэнгүүтээ нөгөө ходоодны хананд ингээд зүгтсэн байгаа байхгүй хумслаад. Тэгээ өгчгээрээ нөгөө чинь ингээд тавигдаад зүгээр баастаа гарчна гэсэн үг. Энэ тэгээ хэдийн хугацаанд тэгж үргэлжлээ. Одоо ингээд 24 цаг. Одоо 24 цагийн дараа тэгэл гадагшилчихдээ. Гадагшлаад тий. Одоо энэ нөхөр бол ингээд энэ нөхөр асуудалгүй. Одоо ингээд найзууд руу орно гэсэн үг тий. Окей. За. Окей, ойлголоо. Нилийн нарийн юм байна. Бас нилийн шалгуур тавьд юм байна. Тэгээд ер нь яг эрүүл ахуйн шаардлагыг зөв хангаж иж бас хэрэглэгч бид нартэй ирж байгаа.
тэр эцсийн бүтээгдэхүүн бол анхнаасаа яг энэ хүлээж авах хэсгээс маш наривчлалтай явд юм байна. Харлаа. Баярлалаа. За одоо энэ үхэр маань ингээд тусгаарлах хэсэг рүү. Одоо манайх шинэ авсан үхрүүдээ нэг жиг үртэн байлгаад хуучин хоног нь гүйцэж байгаа бордогдож байгаа үхрүүдээ нэг жиг үртэн байлгадаг. Одоо энэ тэгэхээр зүүн жиг үрлөө явна гэсэн үг. Одоо энэ хашаагаар дамжаад тэгээд тэр хашаа руу ордог гэсэн. Одоо тэгэхээр эхний зоонд хэд хоног гэсэн үг үү? Эхний авсан хашаанд 25 хоног гэсэн үг. 25 хоноод тижээлэндээ тассныхан дараа жинлээд хэдийн хилээр нэмэгдсэн байна. Тэгээд дараагийнхаа тижээл рүү ордог гэсэн. Тэгэхээр одоо тижээлийн өвчээр бол яг 150 хонцон үхэртэйг адилхан идэхгүй арай эхний одоо анхны шатны буюу одоо ходоод гидсэнд нь яг таарсан тийм тижээл өгнө үү? Тижээл өгнө гэсэн үг. Тэрийгэ өгж байгаа. Тэгээ 25 хоногийн дараа 25 хоногтой тэр тижээлийг өгж байгаа 25 хоногтой байнгын хяналтанд одоо өглөө оройдоо те ерөнхий байдлыг ингээ саянаас ингээ гаднаас нь эрэхт нь хараад тэгээд янз бүрийн гаднаа өөрчлөлт орсон бол энэ хоолондоо оруулж ахиж үзлэг шалгалт хийгээд өвчтэй байх юм бол одоо эмчилгээ хийгдэх те өвчтөнд туссан бол хөл гараа янз бүрийн асуудал үүссэн бэл те тийм эмчилгээ хийгдээ тэр хашаанда 25 хоног байж идэг гэсэн. Тэгээ 25 хоногийн дараа эрүүл байжгаад асуудалгүй байх юм бол өөр дараагийн тижээлэндээ шилжээд хашаан солигдно. Тэгэхээр дахиад нэг эхний 25 хоног бол заавал нэг юм бас нэг тусгай байж ийж харж ийж яг энэ асуудал гарахгүй байна уу гарахгүй гэдэг юм бас шалгах тэр нэг юм шалгуур болчиход байна тийм. Гэтэ одоо бол тодорхой хэмжээний стресстэй байх тийм. Тэ баг зэрэгэд стресс байгаа тийм. Тэгээд ороод тодорхой хугацаанд байжгаад яг би нэг иймэрхүү орчинд одоо амьдрах гээд байна, орших гээд байна гэдгийг ерөнхийд нь бас нэг ойлгуулах нь зөв үү? Тий зөв. Ойлгоод сүулдэ тэгээд ямар ч стрессгүй тайван болно гэсэн. Тайван болж эхэллээ. Тийм хамгийн чухал зүйл бол мэдээж нөгөө мал өөрөө одоо гарахаас өмнө тайван байх хэрэгтэй. Стрессний гормон ялгараагүй байх хэрэгтэй тий. Тэгжиж бид нэр тэр нэг гоё зөөлөн амтлаг махыг одоо идэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр окей. За ойлголоо. Тэгвэл дараагийн үхрээ жигнэх үү? За жинлэх үү? Жигнэх үү гинэ. Шууд идэх нэ. За одоо жишээлбэл энд одоо ингээд хонцон үхрөөд байгаа шүү дээ. Ингээ өөр хоёроо. Тэгэхээр энд одоо яг 150 хонцон үхэр мөн өднөр. Тийм энэ 150. Хоёулаа ийш орж үзэх үү? Тэгээ. За ийш ороод үзье. Одоо ер нь яг хаанаас энэ яг үхрнүүд ирээд байна? Аль бүс нутгаас ер нь үхэр? За ер нь бол манай дээр ирж байгаа үхрүүд бол их хөвчлэн 103 аймгийн үхрүүд байгаа. 103 аймгийн үхрүүд. Энэ үхрүүд маань хурж ирээд эхлээд эмчийн үзлэгт ороод тэгээ өглөө оройдоо бид нэг малын эмнэлгийнхаа үзлэг малын эмчнэр хашаагаар яваад өглөө оройдоо эрүүл мэндийн үзээд тэгээд орой болгон заавал эрүүл мэндийн шалгаж тэгнь шалгаж. Тэгээ үхэр болгон дээр тус. Малчтын гар дээр байсан бол одоо эдгээр чинь яруу хурж ирээд тэжээгдээд нэг 5 сар тэжээгдээд одоо нэг 17 8 сартаа 20 сартаа үхрүүд байхгүй юу? Тийм. Тэгэх юм бол энэ үхрүүд маань одоо малчт дээр байсан бол 2-3 жил тэжээгдэж жимжийн төрөх байхгүй юу? Одоо нэг 500-аас 600 кг төрдөрч гэдэг юм уу. Тэгэхээр нэг талдаа нэг одоо малчт маань зөвхөн эрг ярууга биднэрт тушаачих юм бол эдийн засгийн эргэлтэнд хурдан орчиж байна. Энэ нь болохоор нөгөө талаасаа бол бэлчээр ашиглалтыг одоо харьцангуй бага ашиглаж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй одоо ингээд нэг 100 өнөөтэй айл гэхэд одоо 50 эр барууга ингээд нэг 2-3 жил малж яснаас 50 эр барууга манад өгчих юм бол илүү ашигтай илүү хурдан эргэлтэнд орчих гэсэн үг байхгүй юу? Мэдээж цаг хугацааны үед за цаг хугацаа чанар за тэгээд нөгөө эдийн засгийн хувьд гэсэн ингээд ийм маш олон хэмнэлттэй байх гэдэг тийм ер нь бол тийм давуу талууд нь бол байгаа. За тэгээд дээрэс нь нэг газны талаар нэг юм яриадсан. Тийм. Газ нь ямар учиртай? Яг ямар газ гэж яг газ гэж ер нь яг яаж тодорхойлоод байна? Энэ яг одоо хүлэмжийн хий асуудлууд одоо яригдаад байгаа шүү дээ тийм. За нэг доор олон мал байгаа газар бол хүлэмжийн ихээр ялгардаг гэх тийм. Бид нар бас тэр хүлэмжийн хийг бол нэлээд багасгаж өгч байгаа. Яагаад гэх юм бол бид нар ингээд нэг за 2-3 жил ингээд бэлчээр дээр байгаа бэлчээрийн үс идээд ингээд
одоо зах зээлд борлох байсан үхрийг гүрж ирээд 5 сарын дотор богино хугацаанд бордоод тэгээд тушааж байгаа болохоор байгаль орчиндөө ч гэсэн ээлтэй. Тий. Хүлэмжийн багасгаж өгч байгаа. Ийм давталт. Одоо жишээлбэл жилийн 4 үйлрэлд бид нар энэ үйлдвэрлэлийг явуулж байгаа. Аль үйлрэлд нь ер нь хүндрэлтэй байдаг вэ? Илүү өвөл үү? Өвөл бол харьцангуй гайгүй тижэл мэжэл муудах. За ер нь бол нэг биднэрт ажиллагаа ер нь бол гайгүй гэсэн. Тий. Тэгээ өдөр яг богинохон болчихно. Тэгээ тижэл мэжэл муудахаас агуулга хамгийн төвөгтэй үйлрэл нь 100 үйлрэл. Бороо тий, бороо оронгуутл одоо тижэл нь муудчихдаг тий. Тижэл муудаж ярих юм бол үхрийн эрүүл мэнд яах вэ эхөө гээл. Окей. Тийм бас асуудал. Тэгэхээр би бол 100-ыг айгуу гой таатаа гэж бодсон чи 100 ч бол бид нар жоох асуудалтай саруулж байгаа. Хүмүүс харин эсэргээр ингээд өвлөө үйлрэлд одоо ингээд хэвтэр байхгүй, ингээ хашаа машаанд байхгүй юм болохоор яах вэ хөө гэдэг. Харин өвлөө үйлрэлд нь илүү нэг амьдын жин нэмэх тогтвортой байдлууд нь сайн бид нар доор сүрэл мөрөл дэвсэн өгч чинь те. Ер нь бол өөр юм байна. Би яг нүдээр харлаа. Энэ бүтээн байгуулалт энд хийж байгаа ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, чадвар тий сондоо юм байна. Ер нь бол яг ийм Европт байдаг ч юм уу те яг ийм одоо ийм бүхний аж ахуйтай төстэй юм байна. Ер нь яг дүүцүүлэх хэмжээнд хийцэн байгаа юм байна. Асар том бүтээн байгуулалт байна. Би бол махыг зүгээр хэрэглэгч юм байхгүй те. Би өөрөө странд орж ирж байгаа хүмүүст одоо юу гэдэг нэг энэ малын махаар хоол хийж үйлчлдэг бол за яг одоо энэ газар дээр нь энэ тухайн малыг яаж одоо боловсруулалт хийж за ямар одоо жижээл өгч те ямар энд өөрөө ингээл мэдээж энд зүгээр ингээд нэг юм өгөөд байх шинд асар их сэтгэл хэрэгтэй юм байна. За тэгээд мэдээж юу гэдэг нэг ер нь ингэж ярьдаг байхгүй юу? Европч гэсэн ингэж ярьдаг. Хүнсний бүтээгдэхүүнээр респект хий буюу одоо хүнсний бүтээгдэхүүнийг хүндэл дээдл гэсэн утгатай үг гэлдэг байхгүй. Тэр нь ямар учиртай вэ гэхээр ийм их хүмүүс ажиллаж байгаа учраас ийм их хүмүүсийн хүч хөдөлмөрийг хүндлээ хайрлаа гэдэг үг л зүгээр л толгой бууж юм л да. Тэр амар их ажил байдаг юм байна. Залхуун бяслаг хийдгүү гэдэгтэй адилхан залхуун бол мал тижээхгүй л баг та. Тэгж л бодож байна. За сүрлэг юм байна. Гоё юм байна. Би нэг малгайч үүсч байгаа. Би cowboy болж үзээ те. Над зөгч гин үү? Зөгхнө үү? Cowboy. Баярлаа. Ерөнхийдөө бол гоё юм байна. Баярлаа. Primate брендийн мах ямар шат дамжлагаар таны гарт хүрдгийг энэ удаагийн дугаараар та бүхэн танилцуулах болно. Primate махны хувьсгал. За одоо хоёулаа болохоор энэ сойх хэсэг дээр ирсэн байна. За тэгээ манай мах боловсруулах үйлдвэрийн сойх хэсэг. Манай мах боловсруулах үйлдвэр маань ерөөхдөө сойх хэсгээс эхлээд нэг 41 шат дамжлагтай. Яг одоо Primate брендийн махыг бид нэр шаргаж байна.